Хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ын нэвдэх хэсэгт Улсын их хурлын хяналт шалгалтанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн төрөлтөө байхаар заасан бөгөөд мөн хуулийн 8-ын 6 дахь хэсэгт төрийн байгуулалтын байнгын хороо Улсын их хурлын ээлжид хуралдааны хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглбарыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын их хурлын 2026 оны намрын ээлжид чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглбар батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ын 3 дахь хэсэгт байнгын дэд хороо цаглбар тусгуулах саналаа ээлжид чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө төрийн байгуулалтын байнгын хороонд хөрвүүлэхээр заасны дагуу 8 байнгын хороо 1 дэд хороо санал хөрвүүлсэн болно. Тайлан илтгэл мэдээлэл хилцэх хүрээнд 16 санал, хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд ерөнхий хяналтын сонсгол хийх 2 санал, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах 1 санал, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хүрээнд 3 санал, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлын хүрээнд 3 санал тус ирүүлж нийт 25 төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр тусглаа. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүд асуулт асууж үг хэлээгүй болно. Монгол Улсын их хурлын 2026 оны намрын ээлжид чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглбар батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2026 оны намрын ээлжид чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглбар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.